Тэгээд функцэн бэлтгэл юугаараа давуу талтай вэ гэхлээр ер нь CrossFit-ийн цэцгэл, бодибилдингийн цэцгэл, одоо динамик цэцгэл бүгдийг ингэж хольж системээ гараад гараад давуу талтай гэсэн үг байна. Одоо LeBron сая нэг сонин суулт хийгээл интернетээр нэг одоо хилцүүлэг өрнөлөө шүү дээ. LeBron-ыг үндсэн суултыг буруу хийгээд байна гэж хүмүүстэй. А тэгэнгүүт зарим хүмүүс болохоор за уучлаарай наад хүн чи өөрийгөө бие дээр сая доллар зарцуулдаг болохоор шинжлэх ухааны үндсэлтэд яг өөртөө таарсан юм а хийж байгаа тий. Хоёр холбооны асуудлаас болоод авчиж шахуулаад ингээд тамирчиж өөрсдөн дээр яг ингээд тулаад ирэхээр хүн чи ухаад юм. Хоёр үг гэж ярьж байна. Төрөө одоо жишээлбэл масс нэмье гэж бодож гинөө эсвэл тэр чи одоо хурдан байх хэвээр холбогч хүн чинь хурдан байх хэвээр тий. Хаан тийм анги байна. Яг тэрэнд чинь багшаа би явах хэрэгтэй. Монголын зах зээл 2 лиг бол миний бодлоор бол одоо арай шингээхэд бол хэцүү хэцүү шүү дээ. Тий. Нэг үндсэн том лигтэй байж ич нэг удирдлагуудаар Монголын шгшээ багтаа одоо ингээд Монголын сакс хөгжих юм бол үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Үзэгчдийн тоо нэмэгдвэл NBA шиг телевизээрээ мөнгө олдог болно. NBA хамгийн өндөр орлого телевизүүдээс орж ирдэг. Эхний дугаар болон хоёр дахь удирдлагад хамтран ажиллаж байгаа нэвтрүүлгийн хамтрагч Рото, тэгээд Исан, Кафе Бене гэдэг энэ хамтрагч нартай бүгдэнд нь баярлалаа.